Бодол биелэлээ олдог. Таны яг одоогийн амьдрал, эргэн тойрны хүрээлэл, гэр бүлийн нөхцөл байдал гээд бүгд урьд өмнө хизээ нэгэн цагт болон удаан хугацааны турш олон удаагийн давтамжтай бодлуудаар bijүүлсэн бүтээл юм. Тэгвэл хэрхэн бодол ба үгийн хүчийг удирдах вэ? Физик бие хүмүүсийн амьдралын эргэн тойронд байнга тоон илэрхийлэл буюу өгөгдлүүд явагдаж байдаг. Тэдгээрийн тасламжтайгаар өдөр бүрийн амьдралын алхам бүрт бодол ба үгийн хүчний ерөнхий үйлчлэл явагдаж байдаг. Тэдгээрийг хэн, хизээ, ямар замаар зохис хэмжээнд явуулж өөрт ашигтайгаар ашиглаж чадаж байна. Тэнд сорон зовны таталцлаар бөөгнөрл үүсэж, биежин хэлбэр дүрсээ үүсгэж байдаг. Тэгэхээр агаар мандалд зөвхөн агаар бус харин тэдгээрийг оршин тогтоож буй сорон зовны таталцал бусад ямар нэгэн оролцооны шалтгаанаар хэлбэр дүрсгүй оршиж байдаг. Бодол гэдэг хэн юу бодохоос хамаарч биелэх, эс биелэх нь тодорхойлогдно. Тухайн ойлголт зөвхөн манай гарагт үйлчлдэг зүйл биш, бүхий л оршинлууд хэрэгэлдэг арга ухаан юм. Үүнийг бүтээгч нь мөн л үг байх болно. Гэхдээ үг гэдэг зөвхөн 3 хэмжээстэй байгаа физик биелэлүүдэд хамааралтай ойлголт гэдгийг мартаж болохгүй. Манайхаас бусад 4-5 хэмжээстэйгээ дээшлэх тусам үг бус бодлоор илэрхийлэгдэж, бүтээн биежүүлэх чанар голддог юм. Энд яагаад 3 хэмжээстэйг орхиод байна гэхээр 3 хэмжээстэд бодлын хүч үгтэй хамтарч байж бүрэн утгаар илэрхийлэгдэнэ. Өндөр дээд оршинлууд бодлоор юу бүтээн ашигладаг талаар жишээ болгон сонирхолвол тэд яралтай уулзалт зохион байгуулахдаа сансар орон зайд орших бактериудын нийлмэл бүтцийг ашиглан түүний хүчээр бодлоороо тухайн уулзалтанд зориулсан байгууламж бүтээн хуралдах, санал бодлоо солилцох тохиолдол байдаг. Энэ бол бодлын хүч буюу бүтээх чадвар юм. Бодлын хүчийг энэ мэтчлэн янз бүрийн зорилтоор ашиглах ба хэрэглэж дуусаад тодорхой үеийн дараа замхран тархаар хийдэг. Амны бэлгээс аштын бэлэг гэдэг. Монголчууд маань үг ямар хүчтэйг аль хэзээний ойлгосон байсан байна. Бодлыг яаж үгтэй холбож биежүүлж үр шим хүртэх ерөнхий аргыг хэлж өгье. Бодохын тулд эхлээд сайн тооцох хэрэгтэй. Ямар бодол одоогийн үед чухал хэрэгтэй байгаа талаар эхлээд бодно. Дараа нь тэр бодлыг үгэнд туургахдаа сорон зовны үйлчлэлийг сайн ухаарч ойлгосон байх хэрэгтэй. Мөн тэр үг нь товч тодорхой, ойлгомжтой байх хэрэгтэй. Түүний дараа сорон зовны таталцлыг өөртөө татах тухай сайн судлаарай. Бодлоор үг хэлэх тасгалыг хийж туршаарай. Үгийг ил хэлэх бус бодлоор илгээж сурах тухай юм. Жишээ нь эхлээд цэцэг, урамал амьтан дээр хэрэгжүүлж болно. Уруу санаа агуулсан бодлоор бүтээх маш аюултай. Бусад харь оршинлууд нь ухамсартайгаар бүтээдэг болохоор тэдэнд ямар ч асуудал үүсэхгүй. Харин оршин буй бүхний үндсийг бүрэн ухамсарлаагүй бидний хувьд бол өөр асуудал. Бодлын хүчийг ашиглах тал дээр төвлөрч чаддаг хүн хийхэд хэлбэр ба мөн бодлын хүчийг энергийн зөв урсгалтай холбоно гэдгийг мартаж болохгүй. Энергийн зөв урсгал гэдэг хамгийн энгийнээр нэг хэмнэлээр амьсгалах тухай ойлголтоос эхэлнэ. Сорон зов орны тоон илэрхийлэл, задгай, эмх зэгцгүй оршдог гэвэл тэдгээрийг бодлоор удирдан зэгцлэх, бөөгнөрлөх тухай ойлголтыг энд хэлж байна. Хэрэв эдгээр засаглыг хийж, үйлдэж, амжилт олсон бол үгийн хүчээр дуудах, бүтээх, нөлөөлөх боломжтой байх юм. Тэгэхээр бодол гэдэг задгай, эмх зэгцгүй орших сорон зов оронг өөрт татаж бөөгнүүлэх, тэдний урсгал чичиргээнд нь нэгдэж оролцох гэсэн ерөнхий ойлголт юм. Бодлын үгийн хүч гэдэг сэрсэн, ухаарсан, төлөвшсөн хүмүүст хамаатай тул ерөнхий ойлголт өгч байгаа юм. Магадгүй цаашид физик бит гэдэг ямар чадвартай тухай тусгай сургалтаагаар задлан, бүрэн сургах, ухааруулах, хэрэгжүүлж үзэх боломжтой.